Photoshop програмын хөнгө буюу color гэсэн хэсэг рүү орж ирж байна. 12 хичээл байгаа. За brightness, tone, luminance гэсэн англи үгнүүд байна. За эдгээр бүгдээр одоо цайруулалт, гэрэлтүүлэлт, эсвэл гэрэлтэлт гэсэн монгол үгтэй дүүцэж очиж байна. За luminance буюу гэрэлтэлт гэсэн ойлголтыг үзье. За luminance болохоор level буюу төвшнгөөр хэмжигддэг. 0-с 256 хүртэл утга авдаг. 0 утганд хар өнгө байна. 256 гэсэн утганд болохоор цагаан өнгө харгалзнаа. За хар утга ба цагаан утгын хоорондох өнгийг бид нар grayscale буюу саарл уурал өнгө гэж хэлдэг. За luminance утгын энэ хар бараан хэсгийг болохоор англиар shadows буюу сүүдэр гэж хэлэх нь. За цагаан буюу цайвар хэсгийг нь болохоор highlights буюу гэрэлтэлт гэж монголоор хэлэх нэ. За энэ хоёрын хоорондох утгуудыг нь болохоор mid tones буюу дундын утгууд гэж хэлэх нь, тонууд гэж ярих нь. За энд сүүдрэлт ихтэй зургийг харуулж байна. За гэрэлт ихтэй зураг дээр болохоор шаранг зөнхөлж байна. За mid tone утганд болохоор энэ хүүхийгаан өнгө зөнхөлсөн байна. За Photoshop програмд зураг маань ийм grayscale зургуудын нийлбэр байдаг. За ийм grayscale зургуудыг бид нар channel буюу сувгууд гэж нэрлэдэг. Тоон зургийн технологид бол бид нар мэднэ RGB гэсэн өнгөний модель байдаг. 3 өнгөний модель байдаг. За эхний сувг нь болохоор улаан өнгийн сувг байна. За хоёр дахь сувг нь болохоор ногоон өнгийн сувг байна. Гурав дахь нь болохоор хөх өнгийн буюу blue гэсэн сувг байна. За улаан өнгийн сувг, ногоон өнгийн сувг хоёр нийлэхээр дундаас нь шар өнгийн сувг гарч ирнэ. За ногоон хөх өнгө хоёр давхцахаараа тийм цэнхэрдүү өнгө гаргаж ирж байна. За улаан хөх өнгөний гэрэлтэлтийн хэсгүүд нь холдохороо ягаан өнгө гаргаж ирж байна. За би өөрөө мэрэгжлийн зурагчин биш болохоор энэ өнгөний энэ сэдвүүд бол надад бол бас шин байна, хэцүү байна. Тийм учраас та нар ойлгоно үстэй. За энэ гурван сувг маань сувгийн гэрэлтүүлэлт нь бүгдээр хамгийн ихтэй байхад бол цагаан болно. Сүүдэр нь хамгийн ихтэй байхад энэ гурван өнгө маань нийлээд хар өнгө үүсгэнэ. За сувгийн панел нэ ингийн тулд Windows 9-с channels гэсэн командыг сонгож байна. Хамгийн дээд давхаргад RGB өнгөний модель энэ сувг байж байна. За тэгээд улаан өнгийн сувг, ногоон өнгийн сувг, blue буюу хөх өнгийн сувгууд маань байж байна. За зөвхөн red буюу улаан өнгийн сувг дээр нэг тавшилт хийхэд за зөвхөн тийм улаан өнгийг давмгаалсан юм гэрэлтүүлэлттэй зураг бий болж байна. За энд яг хар тийм сүүдэртэй хэсэг бол бараг байхгүй байна. Сүүдрэлтэй хэсгийг хэмжихийн тулд бид нар зүүн хэсэгт хэрэглүүрүүдийн панелаас eyedrop буюу өнгө авагч гэсэн командыг сонгоё. Энэ баримлын хамрын нүхний тэр хэсэгт өнгө авагчаа авчиж нэг тавшилт хийхэд яг хав хар 100% хар сүүдрэлт бий болоогүй байна. Та нар тэр өнгөний панелын тэр өнгө заагчдыг харж байгаа бах. Тэр luminance төвшинг тодорхой харахын тулд энэ өнгөний панелаас тэр баруун дээд болонд байгаа доош задардаг зэснээс HSB sliders гэсэн өнгөний панелийг нээе. За энд B гэсэн тэр гүгч утганд 27% байна. За энэ B гэсэн нь болохоор brightness гэсэн англи үгний товчлол байна. За brightness B утга нь болохоор 0% байвал хар өнгө, 100% байвал цагаан өнгө болно. За ойлгомжтой харуулахын тулд тэр доор саарл өнгөний зурвсыг лентийг гаргаж ирсэн байна. За энэ 27% гэдэг нь болохоор энэ өнгө заагчийнх нь яг энэ хэсэгт байж байна. За энэ зүүн талын энэ бараан сүүдрэлтэй хар хэсгүүд нь болохоор байхгүй байна гэсэн үг байна энэ зураг дээр. За ногоон өнгийн channel буюу сувг дээр сүүдрэлтийг хэмжиж үзье.
За 22% байна сүдрэлт нь. Нэг энэ хавцаал байх нь энэ өнгө заагчийн сумаар харуулж байна. За хөхөнгийн сувг дээр бас хэмжиж үзэж болж байна сүдрэлтийг. За буцаад RGB өнгөнийхөө модулийг сувгуудыг бүгдийг нэвтгчүүлж байна. За image цэснээс auto contrast гэсэн командыг сонголоо. За энэ команд автоматар тэр contrast буюу ялгарлыг автоматар тохируулдаг тийм команд байна. За тэгээ буцаад red сувгийг channel-ыг идэвхжүүлээд за энэ баримлын тэр хамрын нөхөн дээр өнгө авахчийнхаа сумыг нэг тавшихад brightness нь 0% буюу за 100% сүдрэлттэй байна гэж харуулж байна. За тэгээд ногоон за тэгээд хөхөнгийн сувг эднэс төр бас сүдрэлт нь хэр зэрэг байгааг үзэж болох нэ. За тэгээд тон фотограф буюу тон фото технологид luminance буюу гэрэлтэлт гэсэн ойлголтыг үзэж дуусглаа.